Бурхны хайр гэсэн сэдвийн хүрээнд хамтдаа Бурхны үг судлахад энэ цагийг зориулъя. Эрт дээр үед нэгэн туулайн гэр бүл амьдарч байжээ. Бяцхан бүжин чөлөөтэй ярьж чаддаг болж маш хайр татам игдүүтэй өхөөрдөн болж өсөв гин. Урин хаврын нэгэн нарлаг өдөр аав туулай бүжинтэйгээ хээр талд явж байтал гинэт бүжин аавтайгаа ийм яриа өрнүүлв. Аав та надад их хайртай юу гэхэд аав нь мэдээж би маш их хайртай. Бүжин тэгвэл ийм том хайртай юу гэд хоёр гараа алтлав. Нээлэх бүжингийн гар юм чинь яаж ч дэлгэлээ гээд хэрл том байв гэж. Тиймээс аав нь наадхаас чинь чих хайртай гээд хоёр гараа алталтал бүжингийнхээс хавгүй том байв гин. Тэгтэл бүжин аавдаа илүү хайртай гэж бодтол өөрийнх нь дэлгсэн гар аавынх нь гарны хажууд талд нь ч хүрэхгүй байж. Тиймээс би илүү хайртай гэдгээ яаж илэрхийлэх вэ гэж бодоод дээр дэгдэн өсрөв. Би аавдаа ийм их хайртай гээд хамаг чадлаараа өндөр өсөрсөн ч балчирдан хөлийнх нь булчин хөгжөөгүй тул тийм ч өндөр өсөрч чадсангүй. Аав та надад хэр их хайртай вэ гэхэд аав нь би чамд ийм том хайртай гээд өсөртөл чихэн өндөр модны мөчөрт хүртлээ өндөр харайв гин. Хэдийгээр бүжин аавдаа маш их хайртайгаа мэдревч аавынхаа өөрийг нь хайрлах хайрыг ханж хүрээгүй аж. Энэ богино түүхээр та нарт хэлхийг хүссэн зүйл бол бид Бурхныг хичнээн их хайрлаач. Бурхны бидэнд өгдөг хайрын талд нь ч бүр 10-1 ч 100-1 ч хүрч чадахгүй тийм л байр байдалтай. Хүүхдийн номноос санаандгүй ийм бичвэр олж уншсан юм. Хүүхэд аав ээжээ хичнээн хайрлсан ч аав ээжийнхээ хайрыг угаасаа гүйцэхгүй. Харин аав ээжийн хайрыг хичнээн багаар илэрхийлж хизээ дагуу үлэмж том байдаг. Тэдний хайрын өндрийг ч харьцуулж чадхааргүй. Өргөнийг нь ч харьцуулж чадахгүй гэсэн үг. Тиймээс ийм л Бурхны хайрыг зөв ойлгох үед бид сайн мэдээг гүйцээх тал руу хурдан ахиж Бурхны тушаасан бүх тогтоол, зарлиг, хуулийг ивэлтэйгээр зөв сахиж хэрэгжүүлж чадна гэдгийг өнөөдөр энэ цагт сурч авъя. Өнөөгийн энэ үед хэн нэгэн нь Бурхны хайрыг зөв ойлгож чадахгүйгээр зүгээр сүмд явж, тунхаглаж, сайн мэдээний ажилд оролцвол нэг их удалгүй туйлдахаас өөр аргагүй. Харин Бурхны хайрыг зөв ойлгож, сайн мэдээнд оролцвол сайн мэдээний ажлыг 100 жил хийсэн ч, бүр 1000 жил хийсэн ч чадна гэж би бодож байна. Эс бөгөөс зөвхөн өөрийн баяр баясгалан, сэтгэл ханамжийн төлөө хийдэг сайн мэдээ төдий болно. Бурхны хүсэж буй жинхэнэ сайн мэдээ утга учирыг нь ойлгохгүйгээр сайн мэдээний ажил хашна. Тэгвэл дорхноо ядарч туйлдан хэцүү болж баяр хөөр байхгүй нөхцөл байдалтай байх юм. Тиймд эцэг их Бурхны хайрыг Библийн бүх сургаалаас байнга олж илрүүлж, үргэлж баяртай байж, талархах сэтгэлээр сайн мэдээний замаар итгэлтэйгээр алхах ёстой. Бурхны хайрын талаар Иохан 3 дугаар бүлгийн 16 дугаар ишлэлээс хамт судалцгаая.
3 дугаар бүлгийн 16 дугаар ишлэл. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц хүүгээ өгсөн тул хүүд итгэдэг бүхэн мөхгүй, харин мөн амьтаа байх болно. Бурхан дэлхийг болон дэлхийд байгаа хүүхдүүд бидэнд маш их санаа тавьж хайрласан. Тийм цорын ганц хүү болж энэ дэлхийд ирж хүүхдүүдийнхээ төлөө загалмай дээр бие золиосолж үнэт цусаа урсгаснаар өнөөгийн бид нүглийн уучлал авралын зам руу ирч чадсан биш үү? Тиймдээч Бурхан энэ ертөнцид байгаа өөрийн хүүхдүүдээ ард түмнээ дэндүү их хайрлаж санаа тавьсан гэж Иохан 3 дугаар бүлэгт сургасан юм. Бурхан хүүхдүүд биднийгээ хэрхэн хайрласныг Исая 53 дугаар бүлгийн үгнээс батлан харцгаая. Исая 53 дугаар бүлгийн 1-р ишлэлийг уншъя. Исая 53 дугаар бүлгийн 1-р ишлэл. Бидний мэдээнд хэн итгэсэн бэ? Эзний мотор хэн дилчлэгдсэн бэ? Учир нь тэрээр түүний өмнө нээлх нахиа мэт хуурай газраас гарсан үндэс мэт ургав. Бидний харахаар хэлбэр дүрс цог жавхлан түүнд байсангүй. Биднийг татхуйц дүр төрх түүнд алга байв. Тэрээр хүмүүст жигшигдэж орхигдсан. Өвчин зовлон мэдгч зовлон шаналлын хүн ажээ. Түүнээс нүр буруулж тэр жигшигдсэн бөгөөд бид түүнийг даанчис тоожээ. 4-р ишлэл. Үнэхээр тэр бидний сул дорой байдлыг тээж өвчин зовлон маань үрчээ. Гэтэл бид түүнийг Бурхан зодуулж, цохиулж, зовсон гэж тооцжээ. Гэвч гэмт үйлдэлийн маань улмаас тэр хатгагдан, хилэнцгийн маань улмаас тэр бицарч аваа. Амар тайвны маань төлөө түүн дээр гисгэл байж шархаар нь бид эдгэрчээ. Бүгдээрээ бид хон мэд туурч, бүгд л өөр өөрийн замаар яв. Бүгдийн маань хилэнцгийг харин түүнд эзэн тохов. Тэр тамлагдан зовсон боловч амаа нээсэнгүй. Нядлагдахаар хөдлөгдөх хурав шиг, хэргэгчийн өмнө дуугарахгүй хон шиг, амаач тэр нээсэнгүй. Хавчлах шүүх түүнийг аваад явлаа. Хин ирээдүйх нь тухай төсөөлсөн бэ? Ард түмний минь гэмт үйлдэлийн улмаас цохигдож, амьдын газраас тэр таслагджээ. Булшийг нь буруутуудын хамт товсон ч, үхэл тэрээр баян хүнтэй хамт байв. Тэр хүчирхийлэл үйлдээгүй. Түүний аманд мэх худал нь байгаагүй. Гэвч түүнийг няцалж зовоох нь эзний таалал байв. Амиа тэр ялын тахил болговоос үрээ тэрээр үзнэ. Өдрүүдээ уртсхан эзний таалал гарт нь цэцэглэх болно. Зовлонгоосоо тэрээр гэрэл харна. Мэдлэгээрээ тэрээр хангалуун болно. Зүвт нэгэн миний зарц, олныг зүвтгүн, хилэнцгийг нь үүрнэ. Тиймээс би түүнд ихстэй хамт хув ногдуулж, тэр олзыг хүчтнүүдтэй хуваана. Учир нь тэр амиа үхэл рүү асгаж, нүгэлтнүүдийн хамт тоологдож, олны нүглийг өөртөө авч, гэмтнүүдийн төлөө зуужилсан юм. Энд Исая иш үзүүлэгчийн зүгнэлд Бурхан хүүхдүүд бидний гим нүглийн улмаас хатгагдаж, бидний гимт үйлдэлээс болж няцарч зовсныг дүрсэлж, хүүхдүүдийнхээ бүх нүглийг Бурхан, эцэг их Бурхан маань өөрсдөө өөрч ийм амьдрал туулсан гэдгийг Исая иш үзүүлэгчийн зүгнэлөөс бид харж болно. Хинч бидэнд үүнийг зааж хэлээгүйч. Бурхан ийм л байр суурнаас хүүхдүүдээ удирдан чиглүүлж,
аврахын төлөө хүчин зүтгэж ирсэн хэрэг. Бүх хилэнцгийг нь өөрнө гэж бичсэн. Библиэд олон тушаал байдаг ч тэдгээр тушаалуудаас хамгийн агуу тушаал нь юу гэлээ? Матай 22 дугаар бүлгийн 35 дугаар ишлэлээс харъя. 22 дугаар бүлгийн 35 дугаар ишлэл. Тэдний нэг хуульч түүнийг сорж, "Багшаа, хуулийн айл тушаал нь агуу вэ" гэв. Тэр түүнд "Чи бурхан эзэн ээ, бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайр. Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн." Бурханы бидэнд өгдөг зүйлтэй харьцуулахад бид гараа яаж ч том алдсан ч Бурханы хайрын цар хүрээнд хүрч чадахгүй. Мөн бид хичнээн өндөрт үсэрч хайраа илэрхийлээч Бурханы хайрын хэмжээнд дөхөж очиж чадахгүй. Бурхан бидний бүх гим нүгэл, алдаа зурчлыг үүрч, зовж байгаа хэрнээ зовлоо гэж хэлдэггүй. Хэцүү байгаа хэрнээ хэцүү байна гэдэггүй. Хүүхдүүд биднийг гим нүглээс аврах ажилд Бурхан бүхнээ зориулж ирсэн. Тиймээс л Матай 22 дугаар бүлэгт яа гэж хэллээ. Чи Бурханаа бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайр. Энэ бол бүх тушаалаас хамгийн агуу нь бөгөөд анхны тушаал мөн. Мэдээж энэ хамгийн агуу тушаалд шинэ гэрээний алгасал баяраар өгсөн өөрийн мах цусных нь утга агуулсан л байгаа. Гэсэн ч хамгийн гол нь бид эцэг эхийн хайрыг зөв ойлгож ухаарад сайн мэдээний ажил хийх ёстой. Эцэг эхэд итгэх итгэлтэй байх ёстой. Тэгснээр төгс итгэл дотор бид ажиллаж чадна. Хэн нэгэнд харагдах итгэл биш. Хэн нэгэнд өөрийгөө таниулах гэсэн итгэл биш. Бурхан бид хоёрын хоорондын харилцаа байж Бурханы замыг бүрэн дагаж чадах биш үү? Библи бидэнд Бурхан эзнээ хайр. Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн. Эхлээд Бурханыг хайрлаж мэддэг итгэлтэй бол гэж хэлж байна. Бид багахан зовлон бэрхшээл тулгархад хэцүү байна, зовж байна гэдэг. Өөрийн хүсснээр бүхнийг хийж чадахгүй дээ. Дарамттай мэд санагдана. Ийм бодолтой байдаг нь хүний мөн чанар гэлтэй. Гэхдээ Бурхан биднээс болж хүссэн бүхнээ хийхээс өөрийгөө хорж, хязгаарлаж, хүүхдүүдээ аврах ажилд бүх амьдралаа зориулсан гэдгийг авч үзвэл бид эцэг эхийн хязгааргүй золиос хайрыг зөвхөн загалмай дээр урсгсан үнэт цус төдийхнөөр ойлгох ёсгүй. Тэрнээс ч илүү агуу золиосоор өнөөгийн бид оршиж шинэ гэрээний үнэн бий болсон гэдгийг бодох хэрэгтэй. Бид эцэг эхтэй хичнээн бүх зүрх сэтгэл, бүх оюун ухаан, ам бие зориулж Бурхан тэрнээс хамаагүй агуу хайраар бидэнд ханддаг. Бидний Бурханыг гих хайраас хавгүй илүү, хавгүй агуу хайраар Бурхан бидэнд үргэлж ханддгийг бид огт мартах ёсгүй. Тэнгэр эцэг эхийнхээ хайрыг бүрэн ухаарч байж угийн төрхөө олж авах биш үү? 1-р Коринт 15 дугаар бүлэгт сүүлчийн мөчид яан гэж бичсэн байдаг вэ? Бүгдээрээ өөрчлөгдөх болно. Бидний мөнх бус үхэх бие, үхшгүй биеэр нэг агшинд өөрчлөгдөх яруу алдрын өдөр хурдан ирэх хэрэгтэй. Үүний төлөө хамгийн чухал хүчин зүйл бол Бурханы хайрыг зөв ухаарч, зөв ойлгох юм. Эцгийн замаар алхаж, эхийн замыг мэдрэх боломж олгох гэсэндээ Бурхан бидэнд тунхаглах үүрэг өгсөн байхаа.
Одоо дэлхийн бүх итгэгчид энэ ажлыг идэвхтэй гүйцэтгэж байна. Махан биеэр таатай орчинч бий. Та руу орчинч бий. Тус тусын байр байдал. Газар орчин өөрч гэлээ. Илүү хэцүү газар сайн мэдээний ажил хийж үзсэн хүмүүс Бурхны хайрыг илүү их мэдэрч чадна гэж би хувьдаа боддог. Мэдээжийн хэрэг, таатай орчинд сайн мэдээний ажил хийх нь сайн хэрэг. Гэхдээ бид сайн мэдээний ажлыг илүү хэцүү нөхцөлд хийх үедээ эцгийн золиос эхийн анхан үеийн зовлон зүдгүүрийг бүрэн ойлгож сурч чадна. Тиймээс өнөөдрийн сэдв Бурхны хайр. Анхны сүмийнхэн Бурхны ийм хайрыг гүн ухаарсандаа л үе түмэн зовлон хавчлах тулгарсан ч Ромын харгас хаад, Ромын амфитеатрт христчүүдийг арслангуудын хоол болгох мөчөж сургаалынхаа төлөө амиа зориулахыг агуу яруу алтар гэж үзсэн. Үйлс 20 дугаар бүлгийг нээцгээе. Үйлс 20 дугаар бүлгийн 22 дугаар ишлэл. Үздүгэ, идүүгээ би Иерусалим руу сүнсээр хүлүүлэн явж байхдаач надад тэнд юу тохиолдохыг мэдэхгүй. Зөвхөн хүлээс болон зовлон намайг хот бүрт хүлээж байгаа гэдгийг ариун сүнс надад гэрчилдэг. Гэвч би Бурхны нэгүслийн сайн мэдээг гэрчилж эзэн Есүсээс хүлээн авсан үрэг албаа гүйцэхийн тулд өөрийн амийг ямар ч чинээ бодлогүй явж ирсэн. Илч Паул Христийн тухайд Бурхны хайрыг бүрэн ухаарснараа л ийм итгэл олж авч чадсан юм. Бурхны хайрыг ойлгосон болохоор сайн мэдээ тунхаглах ажилд энэ амиа өгөх нь юу ч биш зүйл мэтээр ярьж байна. 21-р бүлэг рүү очие. 21-р бүлгийн 10 дугаар ишлэлийг уншъя. Биднийг тэнд хэд хоног байх үеэр Юдигээс Агаб гэгч нэгэн иш үзүүлэгч ирэв. Тэр бидэн дээр орж ирснээ Паулийн бүсийг авч хүл гараа хүлээд ариун сүнс надад Иерусалим дахь юдичууд энэ бүсний эзнийг ийн хүлээд харийнхны гарт тушаан гэж айлтаж байна гэв. Үүнийг сонсоод бид болон нутгийн хүмүүс Иерусалим руу явахгүй байхыг түүнээс гуйлаа. Харин Паул юунд та нар уйлж зүрхийг минь өвтгөн вэ? Би эзэн Есүсийн нэрийн төлөө хүлүүлэх нь байтугай Иерусалимд өгөхөд ч бэлэн байна гэлээ. Илч Паулийн оюун ухаан мөн анхны сүмийн итгэгчдийн итгэлийн ухаан айл нь Бурхныг гисэн агуу хайрыг нь харуулдаг. Есүст итгэдэг гэдгээр нь тэднийг баривчилж, хүнэн лаа болгон шатааж, янз бүрийн ял шийтгэл, улсын хэмжээнд хэрэгжүүлж байсан ч тэдгээр ял шийтгэлээс сул дорой байдлаар мултрах бодол байгаагүй гэсэн байна. Харин ч Бурхны бидэнд өгсөн хайр ямар агуу билээ дээ гэсэн. Тэд Христийг гисэн туйлын хүсэл эрмэлзэлтэй Христийн амлсан Бурхны хаанчлалд найдвараа тавьсан. Мөнхийн Тэнгэрийн хаанчлал та нарийнх болох тул хэн нэгэн та нарын итгэлийг булаах гэж оролдсон ч эцсээ хүртэл итгэлээ алдаж огт болохгүй гэсэн сургаал сургамжил сэтгэлд нь ямагт байсан. Тэд дог тохуу болж, ташуурдуулж, гинжлүүлж, шоронд хоригдож, чулуугаар шидүүлж, тас хүрөөдөгдөж, элтэнд хөнөөгдөж, хоосон тарчиг байна. Зовж ад үзэгдсэн. Ийм нөхцөл байдал одоо бидэнд 10-1, 100-1 ч тохиолддоггүй. Өнөө үед Бурхан анхны сүмд тохиолдсон хавчлагын цар хүрээг харьцангуй багасгаж байгаа. Ийм нөхцөлд ч тэдний итгэл унаагүй шалтгаан юунд байсан бэ гэхээр Бурханы тэдэнд өгсөн хайрыг тэд өдөр бүр санаж мэдэрдэгт байж
Иймээс л хичнээн их хавчлага, зовлон зүдгүүр учирсан ч тэд Бурхныг гэсэн итгэлийн замаа огтхон ч зогсоогоогүй хэрэг. Анхны сүмийн нөхцөл байдлыг наривчлан авч үзье. Ром 8 дугаар бүлгийн 35 дугаар ишлэлийг харцгаая. Ром 8 дугаар бүлгийн 35 дугаар ишлэл. Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, шахалт уу, хавчлага уу, үлсвэлэн үү, нүцгэрл үү, аюул уу, илт үү? Таны төлөө бид бүхэл өдөржингөө хядуулжээ. Нядлагдах хон мэтэр бид тооцогджээ гэж бичигдсэн юм. Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг түүгээр дамжин давуулан дийлдэг. Учир нь үхэлч, амьч, тэнгэрлэгч нарч, эрх баригчч, өнөөгийн юмсч, ирэх юмсч, хүчч, өндөрч, гүнч, өөр ямар ч бүтээл бидний эзэн Христ Есүсийн доторх Бурхны хайраас биднийг яахгүй вэ? Салгаж чадахгүй гэдэгт би бат итгэлтэй байна. Бурхан болон бидний хоорондох хайрын холбоог ертөнцийн ямар ч хэрэгсэл тасалж яасан ч чадахгүй. Үүнийг анхны сүмийн итгэгчид ойлгосон учраас амьдралын бүхий л тал дээр ая тух, амар хялбар байдал хангагдахгүй байсан ч тэд итгэлийн замаар алхахад бэлэн байв. Сансар огторгуйд одод хичнээн олон байдагвэ. Хэдэн зуун тэрбумаар тоологдох галактикуудад дэлхий шиг одод бий. Нартай төстэй асар олон тооны одод байдаг. 200 тэрбум од байдаг гэдэг. Тэдгээр дотор дэлхийн үнэндээ л юу ч биш байтал эцэг их маань энэ дэлхий рүү ирсэн. Иш ирсэн гэдэг нь л дэндүү сүрдмээр бас талархмаар. Үүнийг анхны сүмийн итгэгчид мэдэж байсандаа л ертөнцийн ямар ч эрхэм зүйл биднийг Христийн хайраас салгаж огт чадахгүй гэсэн ийм хайрын ухаан, Бурхныг хайрлах хайрыг зөв ойлгоод ирэхээр тэдэнд юу бий болсон бэ? Итгэл бий болсон. Мөн Тэнгэрийн хаанчлалын юу бий болсон бэ? Найдвар бий болсон. Бид Бурхныг хайрлах ёстой. Бурхныг хайрлахгүй бол итгэлч үсэхгүй, найдварч бий болох аргагүй. Тийм учраас бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа Бурхан эзнээ яа гэлээ. Хайрл, энэ бол агуун бөгөөд анхны тушаал мөн гэсэн. Бурханы бидэнд өгсөн хайр бидний дотор байхгүй. Тэр хайрыг ойлгохгүй бол бид итгэлийн замаар угаасаа алхаж чадахгүй. Искариотын Юдас шиг замын дундаас уруух юм уу? Сайн мэдээний замыг эцсээ хүртэл дуусгаж чадахгүй. ертөнц рүү орох иймэрхүү мунхаг итгэлтэй хүн болохоос өөр аргагүй. Уг нь Бурхан Тэнгэрийн оронд байсан бол амар тайван амьдрах байсан ч энэ дэлхийд махан биеэр ирсэн өөрөө бидний төлөө золиос амсахаар шийдсэнийг нь харуулна. Дэлхийн хүмүүсийн доромжлол, басамжлал, хавчлага дундч эцсээ хүртэл хүүхдүүд биднийг хамгаална гэсэн эцэг эхийн ариун золиос, хайрын ачаар өнөөгийн бид үдий зэрэгтэй байгаа юм. Анхны сүмийн итгэгчид үүнийг мэдэж байсан учраас л дэлхий зогсгүй байх хэмжээний итгэл эзэмшиж чадсан юм. Өнөөгийн энэ үед бид ч мөн самар дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ тунхаглах гэсэн агуу үүрэг Бурханаас авсан. Илч Паул Бурханы даалгаврыг бүрэн гүйцэд биелүүлэхийн тулд өөрийн амийг ямар ч нэ бодоогүй гэсэн агуулгыг бид түрүүхэн Үйлс номноос судалсан. Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ?
ертөнцийн ямар ч зүйл биднийг Христийн хайраас салгаж огт чадахгүй. Бурхны бидэнд өгсөн хайр хичнээн агуу их билээ дээ. Гэтэл тийм хайраас хэрхэн няцаж, эсвэл юу ч биш мэтээр хандаж, яаж чадах билээ гэдэг. Энэ нь байж боломгүй хэрэг гэсэн үг биз дээ. Ийм учраас элч нар болон иш үзүүлэгчид, анхны сүмийн бүх итгэгчид, нийгмийн чанартай аливаа хохирол, аюул эрсдлээс огтхон ч айдаггүй байв. Хэрэв бид Бурхны хайрыг ойлгохгүй бол тиймэрхүү яманд амархан бууж өгөх талтай. Эцэг их маань миний төлөө юу хийсэн бэ гэдгийг мэдэхгүйгээр зүгээр л өнөөдөр бямб гарагтвал сүм рүү явах өдөр гэж бодоод авралынхаа, нүглийн уучлалынхаа төлөө биш, хөдлөгчийнхөө царайг харахаар явна. Энэ нь маш буруу чиг хандлага шүү. Бид Бурхны хайранд бат итгэлтэй байж, Бурхан биднийг хэрхэн удирдах байна вэ? Бидний төлөө Тэнгэрийн ямар яруу алдраа орхиод энэ дэлхийд ирснийг, бидний нүглийг цагаатгахын тулд ямар золиосын зам тулсан бэ гэдгийг бодох хэрэгтэй. Үүнийг нэггүй нухацтай тунгаан бодоод бид ч бас Ром 8 дугаар бүлэгт гардаг шиг ертөнцийн өндөрч, гүнж, өөр ямар ч бүтээл бидний эзэн Христ Есүсийн доторх Бурхны хайраас биднийг салгаж чадахгүй гэж хэлж чаддаг бай. Бидэнд ямар ч сорилт, зовлон зүдгүүр хавчлах тулгарсан бай. Бурхны хайрыг л үргэлж санаж байвал Бурхан биднийг бүгдийг нь мөнхийн Тэнгэрийн их нутагт маань буцааж хөтлөн гэж амласан. Тэр бүх сургаалыг багтаасан зүйл бол яг энэ шин гэрээ биш үү? Шин гэрээний үнэн дотор Бурхны хайрыг харуулдаг золиосын цус байдаг төдийгүй. Христийн мах үүнд шингэсэн байдаг. Махаа уран байж хүүхдүүдэд аварч, цусаа урсган байж хүүхдүүдэд аварсан Бурхны хайр шин гэрээний үнэн дотор байдаг учраас шин гэрээний тогтоол, зарлиг, хуулийг ертөнцийн төгсгөл хүртэл бүр чирхэмлэн сахих ёстой. Шин гэрээн доторх Бурхны агуу хайранд үргэлж талархах зүрх сэтгэлтэй байж Ром 8 дугаар бүлэгт байгаачлан дэлхий дээрх юу ч биднийг Христийн хайраас салгаж чадахгүй гэдэг ухаарл бид бүхэнд байх учиртай юм. Биднийг хичнээн хайрлсан болоод, хичнээн нандинсан болоод Бурхан энэ дэлхийд ирээ бол 1500 орчим жилийн хуучин гэрээний урт түүхэнд Бурхан яагаад тэр үе олон золиосын тахил болоо бол эдгээр тоо томшгүй олон золиосын ачаар шин гэрээ байгуулагдсан юм шүү дээ. Гэр бүлүүдээ шин гэрээ зүгээр бий болсон юм огт биш. Энэ нь зүгээр л нэг өдөр Маркийн дэд давхрын өрөөнд энэ талах бол миний бие, энэ аяга бол миний цусаар тогтоогдох шин гэрээгээд гинэт бий болчихоогүй. Махан биеийн үүднээс бол тэгж харагдаж мэдэгч. Сүнсний ертөнцид шин гэрээг байгуулах нөхцөл нь Бурхны тоо томшгүй их өвдөлт, золиос, цус урсах шаардлагатай байсан. Хуучин гэрээний тахилын тогтолцоо болон шин гэрээний үеийн элч нарын итгэлийн бүх үйлсийг авч үзэхэд итгэл нь Бурхныг гисэн төгс хайраас ундран гарч энэ итгэлээрээ тэд Тэнгэрийн хаанчлалын найдвар өвөрлөж чадсан гэдгийг бид харж байна. Тиймээс эргэн тойрны аливаа гүтгэлэг саад бэрхшээлээс болж бидний итгэл хүрэх ёсгүй. Харин ч Бурхныг хайрлах хайраар өдрөөс өдөрт илүү хүчрхэгжих итгэлтэй болоорой гэх байна. Бидний Бурхныг хайрлах хайр хичнээн агуу байлаач туулайн бүжин гараа алтлахаас хэтрэхгүй юм. Мөн Бурхныг хайрлах бидний хайр хичнээн өндөр гэж хэллээч туулайн бүжин өсрөхийн дайтай өндрөөс илүү гарч чадахгүй.
Харин Бурхан бидэнд агуу их хайраа сойрхдогч түүнийгээ ил гаргаж илчлээд байдаггүй. Бурхан хэрв би чамайг ингэж их хайрлсан гэж өдөр бүр хэлдэг байсан бол бид тэр хайрынх нь хэр хэмжээг даахгүй шаналх байсан байх. Бурхан ганц ч үг хэлэлгүй. Чимээгүйхэн бидэнд санаа тавьж хайрлаж ирсэн. Түүнийг нь л бид цаг ямагт олж илрүүлж бид бас эцэг эхийнхээ төлөө юу хийх үү? Тэднийгээ яаж баярлуулах уу? Яаж яруу алдар өргөх үү гэдгийг байнга бодоод дээр үед идэлж байсан сүр жавхланд төрхөөрөө өөрчлөгдөхийн тулд хичээх хэрэгтэй. Тэр дундаа хамгийн чухал зүйл нь эцгийн хайр, эхийн хайр юм. Эцгийн хайр, эхийн хайрыг ухаарсан тэр мөчид бид мөнхийн тэнгэр элчийн төрхөөр угийн үзэсгэлэнт төрхөөрөө өөрчлөгдөж чадна. Анхны сүмийн итгэгчдээс 7 дахин хүчтэй итгэл, хүчтэй хайр, хүчтэй найдвараар дэлхийг аврах ажилд манлайлцгаая гэж та бүхнээсээ хүсээд өнөөдрийн сургаалаа үүгээр дуусгая. Баярлалаа.